баярлалаа үзэгчдээ орой минь төргийа. За тэгэхээр альва хуульд нэмэлт өөрчлөлт оруулах түүнчлэн шинжилсэн найруулга хийхэд тодорхой үндэслэл болоо цаг үеийн шаардлага хэрэгцээг харгалзан үздэг. За тиймээс мэдээллийнхэнд энэ агуулгын зарим хэсгийг дэлгэцэнд харуулan тайлбарлаж үзүүлээ. Дэлгэцэнд үзэгч тавхан анхаарлаа хандуулно. За Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1200 нөхөрлөл байгаа гэсэн юм тооцоо мэдээлэл судалгаа гаргасан байна. За тэд орон нутгийн иргэдээс бүрдсэн байдаг хэдий боловч ашиглалт хийгээд бусад төрлийн эрх мэдэл багтаа гэсэн мэдээлэл байгаамаа. Тиймээс дараах заалтыг тусгаж өгсөн байна. За үүн дараах заалтыг тайлбарлая. За ойн тухай хуулийн шинжилсэн найруулгад нөхөрлөлийн оролцоог нэмэгдүүлнийг тусгаж өгсөн. За энэ бол хамгийн чухал асуудлуудын нэг байгаа. За тэгвэл үүнээс гадна мэдээллийн нэгдсэн системтэй болохоор зааж өгсөн байна. За үүнээс гадна зөвшөөрөл гэрээ ашиглалт нөхөн сэргээлтийг сайжруулна гэсэн заалтыг энэ дээр тусгаж өгсөн байгаамаа. За зөрчил тайлан бүртгэж нээлттэй мэдээлэл гэсэн ийм мэдээллийг албаныхан өгч байна. За тэгэхээр ойн тухай хуулийн шинжилсэн найруулга дээр эдгээр зүйл заалтыг оруулж өгснөөр нийтэд нээлттэй мэдээллийг оруулж өгнө гэсэн тайлбарыг албаны их сурвалж хамгийн ихэнд өгсөн юм а. Энэ мэдээллийг үзэгч та бүхэн төргий. Албагаа авчаад зарим гараад алгуулчихад нөхөн тарилт хийдэггүй. Яг тэгвэл тэд нар нөхөн тарилт хийдэг компани биш байхгүй. Зарим мэргэжлийн байгууллагууд нь сайн ажиллаж байна. Мод үржүүлгийн газар хүртэл ажиллуулсан байна. Ажиллуулж байна те. Гэтэл ой мэргэжлийн байгууллага гэдэг тэр ойгоос мод бэлтгэхэд тэр модоо худалдаалтанд оруулаад эргэлдүүлж байгаа компани мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулах ёстой юу? Эсвэл нөхөн тарилт хийх ёстой юу гэдэг зарчим яригдаж байгаа. Тэгэхээр бид нар чиглэлжүүлэх гэж. Тэр утгаараа ой мэргэжлийн байгууллагыг задлаад ой мэргэжлийн үйл ажиллагаа буюу олон нийтэд нээлттэй зарладаг хин чадaltaа шаардлага хангасан нь орж ирээд тэр шалгуураад аваад орж ирээд тэр зөвшөөрлүүд аваа явдаг харилцаар оруулах гэж. За ажлын хэсгийн анхлагч ийм мэдээлэл өгч байна. Тэгвэл дараагийн мэдээллийг дэлгэцэн дээр тайлбар хүргье. За тэгэхээр Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 8% нь ой байгаа гэсэн мэдээлэл байгаа. Ойг эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд судалгаа хийж үзсэн. За тэгвэл ингээд судалгаа хийгээд үзэхэд нөхөрлүүдээс орсон орлогын 80% нь орон нутагтаа үлдэх ёстой гэсэн хэдий боловч яг энэ багцаагаар ингээд үнэлгээг нь хийгээд үзэх юм бол 40% нь төлөгдөж байгаа гэсэн мэдээлэл байгаамаа. За тэгэхээр иргэдийн оролцоо эдийн засгийн эргэлтийг сайжруулах үүднээс орон нутагт орлогын 80% үлдээх юм зохицуултыг хийж өгсөн байна. Ой болоо түүнээс орж байгаа дагалдах байдлын дөнгөж 40% төвлөрсөн байдалтай байгааг өөрчлөхийг зорж байгаа мэдээллийг бас давхар өгч байна. Орлого зарлаа бид нар тооцож чадахгүй, төвлөрүүлж чадахгүй ийм нөхцөл байдалтай байгаа учраас энэ зохицуултуудаа илүү тодорхой болгоё гэдэг ийм ярьж байгаа. За дараа нь экосистемийн үйлчилгээ бид нар ойгоос авч байгаа. Үүнийгээ бас нарийн тодорхойлж оруулах бид нар зорилготой байна. Бид нар агаар амьсгалж гин. За дээрэс нь хоц зөрний ногоон байгууламжинд бид нар чөлөө дамал цагаа өнгөрөөж байна тийм ээ. Энэ зүйлүүд бол бас хойно тухай хуулийн тодорхой хэмжээний зохицуултаагаар орох ёстой гэдэг ийм зөвлөмжүүдийг хэрэгжилтийн үнэлгээний тайлан дээр гарсан учраас энэ хуулийнхаа шинжилсэн төсөлд оруулахаар ажиллаж байгаа. За тэгэхээр ойн тухай хуулийн шинжилсэн найруулгын төлсийг боловсруулахдаа олон саналыг авсан байна. За хэдэн санал ирсэн зарим нь яаж давхардлыг нэрлэсэн байдлыг үзэгч та бүхэн энэ дээр тоо мэдээлэл харуул илүү ойлгомжтой болох байх. За 1789 санал өнгөрсөн хугацаанд яг энэ ойн тухай хуулийн шинжилсэн найруулгатай холбоотойгоор ирсэн юм байна. За тэгвэл үүнээс 1222 давхарсан санал байгаа гэдэг мэдээлэл өгч байна. За тэгвэл энэ давхарсан санал байгаагаас 567 ба түүнээс нэмэх давхарлыг хассан гэж мэдээлж байгаа юм. За түүнээс гадна 353 саналыг шинжил судалсан гэсэн мэдээлэл өгч байна. За тэгэхээр яг энэ асуудалтай холбоотойгоор ойг зөвхөн мод бут бус бүхлээр нь экосистем гэж тооцож байгаа гэсэн мэдээлэл өгч байна. Тэгэхээр яг энэ шинжилсэн найруулгад ямар их хэцүү орчныг нэмэлтээр дахин бүрдүүлж байгаа талаар албаны их сурвалжийн яриаг ахин үзүүлье. Дотор ч бүхэл бүтэн цогц экосистем явагдаж байна. Тэгэхээр энэ экосистем гэдэг нь олж хараад байгалийн нөөцийн хамтын менежмент гэдэг энэ зарчмыг яг амьдрал дээр оновчтойгоор үр дүнтэйгээр хэрэгжүүлэх юм зайлшгүй шаардлага гарсан байгаа. За дээр нь манай орны нийт газар нутгийн 8% ойн сан эзэлж байна. Тэгэхээр ойн сангийн минь бараг 50% тусгай хамгаалалттай газар нутагт хамрагддаг. Тэгэхээр энэ тусгай хамгаалалттай газар нутагт байгаа ойн зохистой ажилтнууд хамгаалалтай нэгдүгээр бол мэдээж хамгааллын арга хэмжээ явагдана нөхөн сэргээл. Тэгэхээр зохистой ажилтны асуудлыг хэрхэн тусах вэ гэдэг талаар энэ хуулийн дээр бол нэлээд тодорхой зааж өгч байгаа.
За нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх олон улсын баг хурал буюу COP17 энэ одоо оны 8 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болно. За үүнээс өмнө байгаль орчны салбарт шийдсэн байх ёстой хуулийн нэг нь ойн тухай хуулийн шинжилсэн найруулга болж байгаа тул ойрын хугацаанд өргөн барьж батлуулахаар одоо ажиллаж байгаа мэдээлэл өглөө. За ойн тухай хуулийн шинжилсэн найруулгын талаар зарим мэдээллийг хуулийн буланд хүргэлээ.